За өдрийн мэнд. За өнөөдөр хэдүүлээ шинэ юуны тухай ярина. 2027 онд одоо ямар өөрчлөлт одоо Европын холбоонд болох тухай тэгэхээр бид нарт бас үнэхээр зайлшгүй мэдж байх ёстой зүйлийг нэг болгоод байна. Энэ бол яхарахгүй. Тий. Яг бол одоо ганц Чехэд биш ер нь Европод бол монголчууд маань маш их байна. Тийм болохоор та хэд маань энэ дээр бол бүгдээрээ фокуслаад маш анхааралтай сонсороо. Нэг уртлаа биш. Гэхдээ та нарт маань маш хэрэгтэй шүү мэдж хахад илүүдэхгүй юм зүйл яригдана. Тий. За сүүлийн жилүүдэд Европын холбоо мөнгө угаах, татвараас зайлсхийх, одоо санхүүгийн залингийн эсрэг хуулиудад эрчимтэй шинжилгээ хийж байна. За хилтэй устдаанууд нь энэ тухай бол маш сайн ойлгож мэдэж авч байгаа бах. Мэдэж авсан бол тэрнийхээ хүчээр бас мэдхгүй хэл усгүй улсуудаа бас сайн дамжуулаарай. Үүний хүрээнд за юу хийгдэх нь 27 он гэхэд банкуудын мэдээлэл солилцоо илүү автоматжуулж эрсдлийг хяналт илүү нэгдсэн одоо болох зорилготой байна. За энэ нэгднэ л гэж байна. Банкуудынхаа бүх мэдээллүүдийг бие биентэй хуваалцнаа л гэж байна. Ерөөсө товчхон одоо нэг бүдүүлгээр ярихад одоо ерөөсөө л тийм юм байна. За их хэмжээний мөнгө дансанд гинэд орж ирэх тэ. За орлогын их үүсвэр тодорхойгүй байх. За олон улс руу тогтмол их хэмжээний евро шилжүүлэх. За ганц евро биш зарим орнд ч бол коронавироо байгаа жишээлбэл Чех маань тийм ээ. За гэхдээ эдгээр арга хэмжээнүүд нь банк данс эзэмшиж байгаа биднэрт бол шийтгэл бол биш. Энэ бол зөвхөн таныг буруудаж байгаа хэрэг биш. Харин банкуд зүгээр л хуульд заасан үүргээ биелүүлж байгаа гэсэн л үг. За Европ бол улам одоо юм наривчилж улам одоо гадаадын иргэдэд одоо хэрхэн одоо бидний банкыг дансыг зөвөр ашиглаж байгааг л хяналтаа сайжруулах нь байна, илүү чамбаа болох нь байна, илүү шалгах нь байна гэсэн л ойлгох хэрэгтэй. 27 онд юу өөрчлөгдөх вэ? Банкуд шалгалт жигд болно гэв. За хуучин бол банкуд бол ер нь одоо жишээлбэл Чехэд амьдарч байгаа хүний банкыг бол тэр болгон Европын холбоо жишээлбэл Шведэд бол шалгадаггүй байсан. Үнэн тэрийг бол нэх авч хэлцдэггүй байсан. За жишээлбэл Шведэд амьдарч байгаа нэг монгол хүний дансыг Нидерланд руу нүүгээд явахт юм уу, Франц руу нүүгээд явахт нь шалгадаг байсан үгүй үгүй. Тийм ээ. За энийг бол хуучин амьдарч байгаа улсууд мань маш сайн мэднэ. За хоёрдугаар хиймэл оюун ухаанаараа бол одоо илүү автомат системээр хурдан одоо тэр банкны зөрчлийг илрүүлэхэд маш амархан болно гэсэн ийм хоёр заалтан дээр төвлөрөх юм байна. За тэгэхээр энэ дээр чинь хиймэл оюун ухаан гэдэг чинь одоо юм руу бүх салбар руу одоо зүгээр л нэвт орж ирж угаасаа ойлгомжтой тийм ээ. За яг ийм шийдвэр байх юм бол манай монголчуудад маань яаж нөлөөлөх юм бэ? За энэ бол нэлээд таад маань анхааралтай сонсороо. Нэгдүгээр орлогоо нуух бишээ ил тод нотлох чадaltaй болно. За таны дансан зохимжийн орлого орж байгаа бол та тэр орлого чинь хаанаас ороод ирвэ, юу их орлого ороод ирвэ гэдгээ та нотлох, батлах, асуухад бэлэн харуулах, үзүүлэх юмтай байх хэрэгтэй болох нэ. Ойлгомжтой. Цалингаас гадуур орлого шүү. Энд дэр цалингаас гаднуур эсвэл бизнесээс гадуурх орлого, тийм ээ. За Европын шин дүрмд бэлтгэлтэй байцгаана хэдүүлээ одоо. Одоо хэдүүлээ нэг хуучин шигээ ингээд тайван дүлгөөн одоо Европч нэг тийм хүнийг хувь хүн өөрөө л янз бүрийн юм хийдгүү бол нэг оролддог орн биш шүү дээ. Гайгүй сайхан орн шүү дээ тий. Одоо гэхдээ хэдүүлээ энэ одоо Европуудын энэ гарч байгаа энэ шинэ хууль дүрмэнд захирагдаж одоо өөрсдөө бас энэ мэдээллүүдээс соцрохгүй бэлэн байх хэрэгтэй. За үүнд Европын банкуд бүх мэдээллээ солилцдог болно гэж байна. За санхүүгийн өөрөөр хэлбэл нууцгүй болно гэж байна. Шаардлагатай хүнээ, шаардлагатай орноос нь бүх мэдээллийг авах бүрэн боломжтой болох юм байна. За тэгэхээр бидний амьдралд нөлөөлөх 3 чухал зүйл гарах нь байна шүү. Хүүхдүүд минь анхааралтай сонсороо 3 зүйл гарах нь байна. Нэгдүгээр байр орон сууц авахд, зээл авахд жишээ нь тийм ээ. Энэ бас нөлөөлнө гэж байна. За тэгэхээр жишээлбэл Чехэд үүсгэсэн өр төлөлт чи жишээлбэл Шведэд очиод харагдах уу гэвэл харагдах болох нэ. Харагдана. Чи Чехэд байсан түүх чинь Чехэд байсан уу гэвэл Чехэд байсан чинь
ойлгомжтой мэдээд авчин. За Чехэд байсан бол дансандаа ямар түүхтэй байсан байна гэдгийг бол зүгээр л ил тодруулах нь байна. Шаардлагатай үед шаардлагатай хүнийхээ мэдээллийг тухайн шаардлагатай орноос нь мэдээлэл авах бүрэн боломжтой бол. Энэгээрээ мэдээлэл солилцсон гэдэг чинь энэ дээр гарч ирэх нь байна. За тэгэхээр байр авдаггүй манайхан байр авдаг. Чехэд амьдарч байгаад өчнөө өр зээл хийчгээд Шведэд очиод орон сууц авах юм бол таны түүхийг Чехээс шалгах нь байна гэдгийг л зүгээр товчхон хэлэх юм бол ийм л асуудал гарах нь. За тэгэхээр муу түүх шууд харагдана. Урд нь бол ийм түүх бол огт харагддаггүй байсан. Одоо бол харах нь байна. Харах боломжтой болох нь. Товчхоноор хэлэх юм бол соолус гэж яриад байгаа шүү дээ. Би тийм ээ. Банкуудын нөгөө нэг өр зээл авлага одоо төлөлтийн нөгөө нэг түүхийг хардаг одоо тийм бүртгэлийн систем байгаа шүү дээ Чехэд тийм ээ. За энэ нь Европын хэмжээнд нэгдсэн сүлжээнд орох юм байна. Аюу нарийн болох нь. Ерөөсөө энэ дэр бол хүүхдүүд маань их нуцтай энэ дэр бас фокуслохгүй болохгүй нь шүү. За 10,000 евроогоос дээш хоёрдугаарт. Чехэр бол 270,000 кроноос дээш гэж байгаа. Чехийн заасан хэмжээ. Мөнгө гүйлгэнд орох юм бол хяналттай болно. За энэ дэр одоо яг манайхан бол голцоо гэрлүүгээ явуулах ч юм уу, бие биенэргээ шилжүүлэх ч юм уу, зээлдүүлэх ч юм уу, машин авах ч юм уу, ингээл хоригдлуулж хадгалж аваад нэг орлого зарлага хийх. Тэгэхээр хаанаас энэ мөнгө ороод ирв? Цалингийнх нь хураасан мөнгө мөн байна уу, биш байна уу? Тийм ээ. За энэ хэрвээ гаднаас нэмэлт одоо ийм орлого ороод ирэх юм бол татвар төлсөн орлого мөн үү биш үү гэдгийг шалгах юм байна. Би ойлгомжтой ярьж байна уу? Тий. Ойлгомжтой яриаг бол чатаар эсвэл асуугаараа мэдгүй бол. За 3 дугаарт визэнд нөлөөлөх эрсдэл гэдгийг би таад манд бүр фокуслмаар байна. За яагаад визэнд нөлөөлж байгаа юм? Банк санхүүгийн асуудал жишээлбэл Чехэд бол одоо чи 1000 өртөө байсан ч Монгол явчаад тэр өөрөө хайчаад Монгол яваад буцаа Чех рүү яваад ирэхэд тэр визэнд нөлөөлж байсан нь өнөөдөр хүртэл нөлөөлж байгаагүй. За цаашдаа бол Европод бол нөлөөлж магадгүйгээр байна шүү энэ хандлагаар бол. За гэхдээ визэнд нөлөөлөх эрсдэл нь хэрвээ банк орлого нотлогдоогүй орлоготой найдваргүй иргэн гэж ийм статустай болох юм бол тухайн хувь хүнийг тийм найдваргүй иргэн гэсэн статустай болох юм бол виз сонгоход нөлөөлнө гэсэн байна. Эрсдлийг маш өндөр эрсдлийг дагуулна. За тэгэхээр дансанд чинь үйл мэдэх орлого маш их хэмжээний орлого ороод гардаг тэрийн тэгээ тухайн улсдаа татвар төлдөггүй л бол уучлаарай таны виз сонголтод нөлөөлөх хэмжээнд хүрч магадгүйгээр байгаа юм байна. За энийг бол бид нар ерөөсөө үл тоож хэрхэлж болохгүй асуудлын нэг шүү. Бид нар чинь бас тухайн оронд чинь бичиг баримттай хууль ёсны амьдрахыг л усын уул ёсын дагнаа хэдүүлээ. Тийм байгаа үст. За зарим хүмүүс Чехэд баахан өөр хийчихэд өөр Европын оронд л явчих юм бол олддоггүй гэсэн ойлголтыг өнөө хүртэл байсан. За энийг тухай би түрүү хэлсэн тийм ээ. Одоо бол хэдүүлээ амун дээр анхаарна. Одоо 27 оноос санхүүгийн сүүдэр таныг хаанч дагна гэж бичсэн байна. Одооноос Европт хэрвээ та үлдэж, үргэлжлүүлээд амьдрах, за мэдээч хэрэг өөр хүүхдүүдэд сургууль соёлд өгсөн, за өөрсдөө ажил төрөл хийж байгаа, өөрсдөө бизнес эрхэлж байгаа, сурч байгаа эдгээр байх юм бол та тухайн орондоо амьдрий л гэж байгаа бол ямарваа нэг өөр хийх одоо санхүүгийн сахилгуудыг маш сайн барихгүй болохгүй болох юм байна. Европский клиентский учет сознамена процизинца гэдэг та нар чат GPT-гээс ч юм уу одоо тэр Google аккаунтаас ч юм уу асуугаад лавлаа Чехэр нь бичээд өөр оронд байгаанууд нь Германаар нь бичээд асуугаад ингээд лавлаарай. Илүү одоо их жахан ярьсан юмыг дэлгэрүүлээд уншаарай хэлтэй улсууд нь. Одоо хэлгүүч хүмүүс одоо энэ тухайн мэдээллүүдийг авах бүрэн боломжтой болсон шүү. Тий. За шилэн данс гэж яриад байгаа. Бүх дансууд одоо угаасаа шилэн одоо прозрачны бүр ил харагдана одоо цонхоор бол таны хийж байгаа үйлдэл банкнд одоо гүйлгээ орлого зарлага хийж байгаа бүх юм чинь шилэн дансанд харагдах одоо ийм хэмжээнд байна. За англиар бол одоо open banking банкны чинь. Гэхдээ энэ бүх таны хувийн нууцлал мэдээлэл тархна гэсэн үг биш шүү. Маш зүгээр ойлгоорой. Одоо юу гэж ярьдаг ч транспарентны үүчт гэж ярьдаг ч Чехэр бол шилэн дансыг.
Жирийн биднэрт энэ дэр анхаарах зүйл байна. Мөрөөрөө л амьдрцгаа хэдүүлээ. Энэ дэр юу гэж би хэлэх гээд байна гэхээр хинт ч итгээд хэрэггүй. Та нар өөрсдийнхээ дансаар хүнд итгэмжлэх битгий гаргаарай. Зээл битгий авч өгөөрэй гэж байна. Итгэмжлэхээр зээл битгий авч өгөөрэй гэсэн үг шүү. За, анхаарах зүйл мөн үү? Мөн. Танаас зээл авчгаад хаяад явна. За, харьцангуй одоо бол сүүлийн үед бол тийм зээлийг бол харин аваа ерөнхийдөө бол болчиход байгаа. Тийм ээ? Харьцангуй болчиход байгаа. Гэхдээ одоо энэ дэр нэг хэсэг бүр амар авдаг гэсэн шүү дээ. Итгэмжлэхээр чи травмал болсон чи надад зээл аваад өгч гэдэг асуудал айгүйх байсан. За тэгхийн бол зүгээр цусгүй алгалж шүү яг үнэндээ хэлэхэд бохироор ярихад. За хоёрдугаар санхүүгийн аюулгүй байдлаа үргэлж хамгаалж явахын тулд мэдээлэл алдах тийм ээ хуурамч мессеж имэйлүүдийг ерөөсөө шууд кэнселдчих хэрэгтэй. Хэрвээ та үнэхээр бас банкнаас маань надад мэйл ирж байгаа юм гэх юм бол банкн дээр нь очиад лавлах асуух хэрэгтэй. Энэ үнэхээр надад ирсэн мэйл мөн үү биш үү? Эсвэл хуурамч мэйл үү, хуурамч SMS үү гэдгийг лавлаж тодруулах хэрэгтэй шүү. Тиймэрхүү хуурамчнууд маш их байгаа шүү. Чехэд бол өөрөөсөө маш их байна гэж бичээд байна. Европод бол адилхан л байх гэж бодож байна. За 3 дугаар гүйлгээний лимитэд тогтоогоорой онлайн дээр. Гүйлгээний лимитэд тогтоогоорой онлайн худалдаан дээр. Да ялангуяа онлайн худалдаан дээр ер нь нэг 10,000 кроноос тийш бол бараг л хэрэггүй байх шүү. Тий. Тэгэхгүй бол та мэдээлэл алдсан байхад таны дансанд байгаа бүх мөнгө будаа болно шүү. Тийм биз? Тий. Нэг л лимит тогтоогоогүй дансанд байгааг чи бухуу хамгахдаа асуудалгүй шүү. Дараа нь 1000 уйлаад нэмэргүй болно шүү. Нэг аваа 20 плюс 5.4 чинь тэгээд байхгүй болох юм бол уучлаарай болно шүү. За дараа нь ямарваа орлогоо нотлох баримттай байгаарай гэдэг би хамгийн эхлээд хэлсэн. Одоо ч гэсэн дахиад хэлье. Дүгнэлт хийхэд банк санхүүгийн түүхэд цэвэр байлгаарай. Та Европт цаашдаа удаан хугацаагаар амьдрий гэж байгаа бол удаан хугацаагаар үр хүүхдүүдтэй хөрөнгө оруулалт хий гэж байгаа бол Европод л амьдарч байгаа бол та ямар оронд Европын ямар оронд амьдарч байгаас үл хамааран банк санхүүгийнхаа сахилгатыг зүгээр л перфект байлгаарай. Зүгээр л гүт байлгаарай. Үндэ. Тэгэхгүй бол магадгүй та Чехэд амьдарч байгаа Швед рүү яваад өгнө ажлаа солиод бас нэг 5 цаас илүү юм гээл. Тэгэхэд Чехэд заваар улсын юм чинь Шведэд очиод шууд мэдэгдэх юм байна шүү. Францад адилхан. Италид, Нидерланд адилхан шүү. Тэгээ эдгээр Европын холбоо гэдгээрээ одоогоор Европын бус орон гэдгийг бол одоохондоо бичээгүй байлээ. Европын холбоо дотор байгаа бол асуудал бол энэ соло систем бол ерөөсөө Европ руу ингээд зүгээр л тархах юм байна. Мэдээлэлээ бүрэн солилцох боломжтой болгож байгаа юм байна. За энэ нь 2027 он гэж байна. За тэгэхээр харин 1 сард юм уу 2 сараас хэрэгжих юм уу тэр тухайн нарийн бол бичигдэггүй байна. Ер нь ямар ч байсан 2027 онд бол банкны асуудал дээр бол нэлээд чамбай байхгүй бол бид болохгүй болох юм байна. Бүх юмд нөлөөлөх нэ. Орлого даргалгаа хянахгүй болохгүй болох нь тийм ээ. Визэнд нөлөөлөх нь байна. Бүр одоо тэр найдваргүй статустай одоо банкны тим одоо хүн болчихваа. Энэ дэр хэдүүлээ анхаарал шүү. Болгоомжтой. Даан ялангуяа одоо очиж байгаа. Даан ялангуяа одоо банк нь цэвэр байгаа улсад маань цаашдаа банка дансаа маш цэвэр байлгаарай. За энэ удаа ингээд лайв өндөрлөе. Та хэдэд маань бас хэрэгтэй байх болов уу гэж бодоод энэ тухай бэлтлээ. Дараагийн лайв болтол баяртай.